За шинжлэгдсэн хувилбарын ээжисгээ 3-ын дараагийн үзэх үг帮助 туслах, тусламж байна. За шишэнида帮助баярлалаа чиний тусламжинд. Тэгэхээр туслах гэд үйл үгээр орно, тусламж гэд нэр үгээрээс орох нь. Яагаад нэр үг нь мэдэж ийн гэхээр урдаа энэ дөө орсон байна те. Энэ дөө гэж байнаас чиний тим юмд баярлалаа. Миний тим юм, тэрний тим юм, энэний юм гэдэг дандаа нэр үг ордог тийм ээ. Тэгэхээр чиний тусламжинд баярлалаа. 我自己办不了. Би өөрөө хийж чадахгүй байлаа. Хийж дийлэхгүй байлаа. Үлгийн хойноос бүүляв орохоор тэгж дийлэхгүй нэ, тэгж барахгүй нэ гэдэг тийм ээ. Бан гэхлээр ямар нэгэн бичиг баримт ажил хэрэг зохицуулах хийх гэдгийг бан гэдэг үйл үгээр хэлнэ. Тэгэхээр би өөрөө хийж чадахгүй байлаа. 阿姨经常帮助我们. Ихч 经常 дандаа 帮助 тусалдаг 我们 биднэрт. За одоо харин үйл үгээр орчин тийм ээ. 大家都很感谢他. 大家олуула бүгдээрээ. Дөө гэдэг нь бүгд гэсэн үг буюу нэг ч хүн алхасгүй бүгд гэсэн санаа дөвдөр яваад байгаа. Тэгэхээр олуула бүгдээрээ 很感谢他. Маш их талархаж байна түүнд. 感谢 талархах гэж орчуулна. Шээ гэх юм бол зүгээр баярлалаа. 感谢гэх юм бол талархна. 感谢-гийн ард хүнд талархаад байгаагаа заавал хэлэх ёстой. 搬家时гэрээ нүүлгэх үед дэшхов гэдэг нь ш байна. Үед 班级的同学 ангийн сурагч нар, ангийн хүүхдүүд дөө бүгдээрээ буюу нэг ч хүн алхасгүй санаа явж гин. Бүгдээрээ лай ирж 帮助我 тусалсан надаа. За 帮助 帮忙 гурван ялгааг нөгөө ялгааг сурцгаа хичээл дээр байгаа. Тэгэхээр тэнцэнэс дэлгэрэнгүй дөрвөн жишээ өгүүлбэр бүхнүүдээ хараарай. 爱人在办公室帮助新来的同事гэнэ. За 爱人 хайртай хүн маань 在办公室оффист 帮助 тусалж байгаа. 新来的 шинээр ирсэн 同事 хамт ажилладаг хүн буюу шинээр ирсэн хүнд оффистоо тусалж байгаа. 没有你的帮助 чиний тусламж 没有 байхгүйсэн бол тусламж нэр үг байна тийм ээ. Яагаад вэ? Дөөгийн ханаас орсон биш үү? Тэгэхээр чиний тусламж байхгүйсэн бол 这个办法 энэ нэг аргыг 我想不出来. За 想不出来 бодож гаргаж ирэхгүй байлаа. Бодож гаргаж ирэхгүй байлаа. Бодож олохгүй байлаа гэсэн санаа ахна тийм. Хятад хэл ерөнхийдөө үйл үгээ дандаа 3 давхарлаад байдаг. 想出来, 想不出来. За таад өрстөө зөв дэс дараалалд оруулаад бичээрэй. Өнөөдөр үзсэн үг 帮助 тусламж, туслах.